За өдрийн мэнд залуусаар робот ихтэй байна. За миний зүгээс 7 хоногт ер нь 2-оос 3 өдөрт нь тухайн өдрийн эхлэл хэсгээр голд буюу алтан дээр бол шинжилгээ хийгээд за энэ өдөр ерөнхийдөө голд маань одоо ямархуу хөдөлгөөн чиглэлтэйгээр явах боломжтой гэдэг өөрийн тамгыг бол та бүхэнд хуваалцаад явна. За тэгээ арилжаа хийдэг болон суралцж явж байгаа залуус маань өөрийн шинжилгээтэйг харьцуулаад доор комментс санаа бодлоо хуваалцаад явж болно гэсэн. За тэгээ бичлэг таалагдах юм бол лайка дараад хэдүүлээ шинжилгээнд орцгоо. За хэдүүлээ шинжилгээнд орцгоё. За өнөөдөр 12 сарын 8-ны өдөр. За миний голд дээр харж байгаа үнцэг гэх юм бол ерөнхийдөө дээшээ баг зэрэг өсөлт орж ирээд доошоо унаа гэсэн ийм хамгаалтай байсан. За энэ шинжилгээг бол бүтсэн өдөр бол бид нар Discord сервер дээр бол маркет өргөөр ярилцсан. За яг шинжилгээний дагуу дээшээ ханш маань өсөж орж ирж байна. Тэгэхээр миний хувьд юу хүлээж байгаа вэ гэхээр голд дээр 1 цагийн энд үүссэн internal high төвшинг дээшээ аваад орж ирэх үед нь за энд байрлах одоо fair value gap гэж ярьдаг. За энэний баланс зоноос бол ханш маань дахиад доошоо хөдөлгөн орж ирнэ гэсэн юм тамхтай байна гэсэн. За тэгмүүд энэ дээр бид нар хамгийн чухал зүйл нь бага цагийн эвдэрлэл гэдэг зүйлийг бас маш сайн анзаарч иж оролдоо хийх ёстой. За таргетыг гэх юм бол мэдээж хамгийн ихний таргет бол өглөө Аз дээр үүссэн лоу төвшин. За цаашлаад бол 4 өдөр үүссэн одоо лоу төвшин хүртэл ерөнхийдөө миний хувьд бол ханшийг доошоо гарч ирнэ гэсэн. Тэгэхээр та хэдийн хувьд шинжилгээтэй хэр нийцэж таарж байгаа гэдэг доор комментс бас бичиж хуваалцаарай. Тэгээд дараагийн бичлэг хэдүүлээ.